Энэхүү өгүүлэх түүхийг тухайн үед өсвөр насны охин байсан эмэгтэй хүний зүгээс хүүрнэсэн болно. Энэхүү үйл явдал 2011 оны зам бидэнд тохиолдсон юм. Би дөнгөж ахлах сургуулаа төгсчихсөн. 18 нас хүрэхэд 3 сар дутуу байсан тэр үе. Би тэр үед Торонтогоос хойд зүгт цаг орчмын зайтай амьдардаг байлаа. Энэ хэдий хотын захын хор олж гэлээ гайхалтай сайхан байгаль амтан бүхий нэлээдгүй том хэмжээний хөдөө хэр нутгаар хүрээлүүлсэн байсан юм. Би удал хэлэхгүй. Тэр үед амьдрал үнэхээр сайхан байсан. Би коллежид явж эхлэхэд хэдхэн сар дутуу. Бас надад гайхалтай сайхан найзууд гэр бүл маань байлаа. Миний сайн найзууд Сэм нэртэй охин болон түүний найз залуу Кевин нар байсан юм. Бид бүхий л зүйлийг хамтдаа хийдэг байсан бөгөөд их дотн байсан тул тэдэнд 3 дахь шитгэд болон шавраж явахдаа би нэг их санаа зовдгүй байв. Тэр үед хоромхон зургийн аимшиг тагшин бидний цаашдын амьдралд асар том хар тал бүлдэж болдог гэдгийг ч ухаараагүй явлаа. Бид гурвын зуны намхан үчиг хамтдаа өнгөрүүлсэн сүүлийн тэр шөнө бүтэн сартай цаг агаарт сайхан байлаа. Оройн 9 цагийн үед бид хамтдаа гарч түүдэг гал хүүтний шар арайг хүчмэн зугаацаар шийдээд байв. Тэгээд өөрсдийн бяцхан галтнаад мэхийхэр хөдөө талыг зорцголоо. Тийш алхахад мухар засмал замыг дуустал яваад цааш он хэсгөрөө хөтөлсөн нарийн шорон замыг даган алхаж байж ойн цан гарна. Харин тэрхүү хэсэгхэн ой дондорох шорон замаар ямар ч гэрэлтүүлэхгүй байгалийн чимээ царцаан шарханаас өөр зүйлгүй гэж хэлж болно. Ерөнхийдөө хамгийн ойр байшингаас бараг л 40 минут алхаж байж он хэсэгт хүрэх бөгөөд түүнээс цааш дахин 1 км орчим харанхуй ой дондор гарч идэн барин алхаж байж цаана гардаг байв. Тэр үед гар утас гэдэг зүйл тэмч төхөн үйл байгаагүй учраас бидний нэг л гар утастай байлаа. Тэр нь Сэм байсан хуучны Ямби Blackberry байсан бөгөөд зөвхөн яаралтай нөхцөлд ашигладаг байсан юм. Ямар ч тач бид алхасаар өөрсдийн байнга очдог хэсэгтээ хүрээд түүдгээ асан хүчмөө тавилаа. Тэрхэн агшин дэх түүдэг болон шар харигны цохилтолгоо бүрэн дүүрэн гэмээр сайхан байсан. Бид инээлж ушгиналдаад л шар харигуудаа шимэж байлаа. Биш нилээд хаалж толгоор гэж эхлэж байсан баг. Тэгээд санамсргүй түүдэг давуулан хартал нүдний бол машины гэрэл гэлбах шиг болох нь тэр. Би нөгөө хоёртой чимээгүй байгааг анхааруулад гэрэл туссан зүг харуулсан ч энэ удаа машины гэрэл харагдсангүй. Тэд надад сарны гэрэл чамаар тоглож байгаа юм хэмээгээд тоогоогүйч харин миний зээшин дотор өмнө нь хийжээш мэдэрч байгаагүй цаанаал нэг айцтай хач мэдрэмж төрсөн байлаа. Зөвхөн одоо эргэн дурсахтаа л тэрхүү сонин мэдрэмж зүнсээ өмнө байсныг ойлгож байна. Би ч айцсаа нүүрнээсээ авч хаяад тэдэнтэй зөв хөгжилтөн буцаж согтохоор шийдэв. Кевин сүүлийн пиво ууж дуусах тэр үед бид гэрийн зүг буцаар санал нийцэцгэлээ. Тэгээд бид галаа унтраагаад гарч идэнгүү даасан гэрийн зүг зам дагаа алхацгааж эхлэв. Биднийг ойн төгөл рүү нэвтэрч хэсэг бутан дундаас шорон зам дээр гарч ирэх тэр үед машины хос 2 хурц гэрэл гинтхэн асаж бидний нүдийг гялбуулж өрхлөө. Би дотроо яг юу болоод байгааг ойлгохгүй хэсэг танигдсан ч энэ ямар тач сайнны төхөө биш гэдгийг ухаарч байлаа. Машин дотор байсан хүн хөдөлгөөрөө асаагаад бидний зүг хурдалж эхэлснэ. Бараг мөрөөх шахам ойрхон зөрөөд хажуугаар гарan дахин одов. Түүнийг зам даган цааш тавих зур бид хогийн новш хэмээн араас нь ойролдож байлаа. Учир нь нэг хөгийн амтнд л бид нэр хэсэг дажинчаад сайн инээлдэж яваад арилаад өглөө хэмээн бодож байсан юм. Нөгөө хоёр маань аль хэзээний нэлээдгүй айчсан байсан тул би галын хажууд сууж байхдаа харсан машины гэрлийн талаар тэдэнд дахин дурсахыг хүссэнгүй. Бид үргэлжлүүлэн гэрийн зүг алхацгаалаа. Ойролцоогоор 3 минутын дараагаар нөгөө машин дахин бидний хажуугаар хурдлан гарч дахиад буцаж иргээ зогсноо. Хурц гэрлээрээ бидний нүдийг дахин гялбуулж эхлэх тэр. Яг тэр мөчөд л толгойд минь аюулын харангат элдэж адреналин маань буцаж эхэлсэн юм. Бид зогсоогоороо өсчихсэн нэг ширтэж байлаа. Сэм алидины уйлаад эхэлчихсэн. Харин Гэвин миний хизээш мартахгүй. Тэр нэгэн сүнсэн зайлчсан мэт царайг гарган зогсож байлаа.
Намайг сайн 911 руу залгах гэж хэлэхэд тэр халаасаа авч эхэлсэн ч уцаа олж чадаагүй. Тэр төөдөг галын тэргийг л унгасан баг. Бид үнэхээр навшийн байдалд орчиход байлаа. Машин дахин биднийг чиглэн тавьж бид ч эсрэг зүрхэнд зүтж эхлэв. Намайг эргэж харахад тэр хуртаа асч байгаа нь харагдаж байлаа. Машин биднээс 100 орчим метрийн зайдаар зогсоод түүний дараагаар чихтүүлэр юм чанга сигналын дуу анир чимээгүй гэвдэх тэр. Тэр энэхүү гэрлээ анивчулсан сигналаа дарсан үйлдэлээ дахин өөрчлөвсээр л байв. Зүрх минь салганан чичирч би ойн гүн рүү урдах замаа шагалгүйгээр харанхуй дундуур нүүр нүдгөө моддын мөчрөөр шахуурдуулан гүйсээр байлаа. Удалгүй газар донсон хөндлөн модонд тэгэлж унаад шаагаа гимтэж өрхөн тэр. Би өвдөлтөө амьсгалтайгаа хамт залгиж өрхөд тэндээ чимээ гаргалгүй хөвцээр байлаа. Надад Сэмийн гарч идэв харанхуй ой дундуур гэлтгэнхэн харагдсаар байв. Тэр гүйж байлаа. Мөн Гэвиний түүнийг өшөө хурдан гүйхийг шаардсан орилж байгаа нь сонсогдож байв. Тэд гэрлээ унтраах ёстойгоо мэдхээр ухаалаг байсан тул удалгүй гэрлээ унтраагаад нууцсгалаа. Дараа нь үнэхээр намгүн ойр орчныг ноёлж би гараараа амаа дарж байж арайхийн хамсгаа жигд хэмнэлд оруулан чимээгээ багасгахыг хичээв. Машины гэрэл ой дундхыг гэрэлтүүлж эхэллээ. Харин машинаас нэлээд том биетэй өндөр хүн гарч иж буг би харж байв. Түүний гарт ангийн винтов байгаа нь харагдаж байлаа. Тэр үед би толгой дотроо чимээгүйхэн тэр хүн биднийг битгий олоосоо хэмээн бурхан залбирч эхлээд байлаа. Түүний винтов дээр мөн гарч идэм байсан бөгөөд одоо тэр бидний зүг чиглэн алхаж эхэлсэн байв. Би дотроо бид ингээд л дуслаа хэмээн бодож байсан. Гэрэл надаас хитгэн алхмын зайтай мэлтэлсэн өнгөрч тэр хүн золтоол миний дээгүүр гიშгэд гарчихсангүй. Удалгүй найзуудын маань ногдож буй тэр зүгт мөчөрнүүд таснаас хийн тухайхыг би сонслоо. Ааж охноор толгоогоо хөндөлгөн харуул тэр үл таних хүн найзуудын маань толгойд буудалгасан байх аимшигтай зураглал нүдэнд минь харагдсан тэр. Тэр үед найзуудад маань ямар нэгэн зүйл тохиолдвол тусламж олж чадах ганц үлдсэн хүн би гэдгийг ухаарч байсан тул чимээ гаргалгүй байрандаа хөвцөр л байлаа. Тэр хүн Сэмийг машинд ор хэмээн хашгичиж харин тэр хоёр хоёул уйлж байв. Үл таних хүн машинаа онгоолгож Сэмийг дотгошин шидэж өрхөөд Гэвинийг машины гадна газар зүгтгэлүүлэн суулгалаа. Дараа нь тэр хүн бууныхаа бөхсөөр Гэвиний нүүрэн дундуур аимшигтайгаар нүдж эхлэн тэр. Би одоо ч хүртэл түүнийг бууныхаа бөхсөөр зохих үед гарч байсан аимшигт чимээг тодхон санддаг. Түүнийг газар дөхөтхийн хөвтөж байхыг би харж байлаа. Тэр хүчглээ гэж юу? Харин үл таних хүн машиндаа сун хотын зүг хурдлан алга болж одов. Намайг Гэвин рүү гүйж очиход түүний нүүр нь бит уцсаар будагдчихсан. Аимшигтай гүн гэрчлээсүүдээр дүрсэн байлаа. Гэсэн ч тэр өхөөгүй ухаан алдсан байв. Би өөрийгөө түүнийг хамгийн ойр байшин хүртэл үүрч явж дийлэхгүй гэдгийг мэдэж байсан учраас түүнийг нэрээр нь дуудан сэрэхийг оролцсон боловч ямар ч нэмэр байсангүй. Эцэст нь түүнийг мод налуулан суулгаад аль чадхаараа түүнийг нуухыг хичээв навцсаар далдлаа. Би ямар тач гүйж байсан. Бүх зүйл бүрлцээд л тэр үед яг юу бодож байснаа одоо үнэхээр мэдэхгүйж тусламж олох ёстой гэсэн ганцхан бодолтой хамаг анхаарлаа төвлөрүүлж байсан байх. Ямар ч тач эцэст нь нэгэн байшныг би олж хараад гүйн очиж хаалгыг нь орилж ашигч балбаж гарлаа. Ашгүй байшин доторх гэрэл асаж хаалганы цаанаас эмэгтэй хүн юу босон талаар надаас асууж эхлэв. Би түүнд 911 дуудаараа хэмээн орилж байлаа. Цагдаа нарч маш түргэн ирж би тэдэнд Гэвиний хаан байгаа бас нэлээд хүнд бэрцсэн тухай мөн Сэмийг аваад явсан машины загвар гадаа төрөх гээд мэдэж бүхнээ хэлв. Эцэст нь би нэг амьсгаа авч ухаан бодлоо цэгцлэгийг оролцсон ч бүхэл зүйлд авилсан хэвээр би уйлаад л чичрээд л бас буулж байсан. Нэлээд хэдэн цаг цагдаагийн хэлцээр мэдүүлэг өгсөний дараагаар эцэг их маань намайг ирж авлаа.
Би тэднийг олж харснаа амьдралтаа хизээж баярлаж байгаагүйгээр тэгж их баярлаж байсан бөгөөд гэртээ хараад би зүгээр л ээжийнхээ дэргэд хөвтгээс өөр зүйл хийж чадахгүй байв. Мааш цагдаа нар надад Сэмиг нуурын оролцох машины зогсоол дээр түүнийг хулгайлсан машин дотор орхигдсон байхныг нь олсон гэдгийг хэлсэн. Тэр азар амьд байлаа. Гэлээш түнд аимшигтай зүйл тохиолдсон гэдэг нь тодорхой байв. Кевин эмнэлэгт толгойн маш хүнд бэртэлтэйгээр цэхэнд үргэлжсэн байлаа. Бид 18 нас хүрээгүй байсан тул мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай гарахдаа бидний нэрийг нууцлан хамгаалж байв. Бидний бяцхан хотын хувьд энэ маш том мэдээ байсан. Жилүүд хөдөө нутаг эцэст нь тийм ч аюулгүй газар биш гэдгийг ухаар олсон том тохиол болсон баг. Бид гурийн хувьд амьдрал бүтэн өмөргшил болж бидний нөхөрлөж түүнийг даган үгүй болсон. Кевинийг эмнэлэгт сэрэх үед би түүнийг иргэн оцсон ч бид болсон явдлын талаар юу ч ярилцаагүй. Сэмийн гэр бүл удалгүй хотоос нууж бид дахин холбоо бариагүй. Түүнийг би Facebook болон бусад нийгмийн сүлжээнээс олохыг хичээсэн ч амжилт олоогүй. Кевин бит хоёрын аль аль нь Сэмд тэр шөнө юу тохиолдсныг мэдээгүй ч тэр тухай бодоход л дотор муу гарах шиг болдог. Надад утсан энгийн амьдралдаа орохын тулд нэлээдгүй удаан хугацааны сэтгэл зүйн эмчилгээ шаардагдсан тул би хүсэж байсан коллеждээ орч чадаагүй. Одоо ч гэсэн би айцаасаа бүрэн чөлөөлөгдөж чадаагүй л юм. Би нэг их гэрээсээ гардаггүй. Ялангуяа шөнийн цагаар бол бүр хизээж гарахгүй. Бидний өсвөр насны гинэн томоогүй үеийг бүр мөсөн үгүй хийсэн тэр хүн хизээж баригдаж шудраг ёсны өмнө зогсоогүй юм. Энэ хэргийн хавцас хэрэг одоо ч гэсэн нээлттэй хэвээр л байгаа.